За сайн мэцэн үү гитар сонирх залуусаа та бүхэндээ 440 ГГц нэвтрүүлгийн цоо шинэхэн дугаар хүрэхэд бэлэн боллоо. Ингээд DJ гитар сургуулийн төв Мон Акку гитар шоп хамтран Child 11-р суугаар та бүхэндээ 440 ГГц нэвтрүүлгийг хүргээд 10 дахь дугаартайгаа зодгож байна. За ингээд өнгөрсөн дугаартаа та бүхэндээ маш олон хичээлүүдийг заасан. Өнөөдрийнхэн дугаараар та бүхэндээ үзэгчд маань энэ давка гитар авч ямар хэрэгтэй юм бэ? Ямар зүйлийг сурч болохоор байдгийн бай. Тэгэхээр энэхүү аппликейшн дээр дахиад нэг дуу зааж өгөөч гэсэн маш их хүсэлтүүдийг над руу өнгөрсөн 7 хоногт маш их ирүүлсэн учраас бас тэр үзэгчдийнхээ хүсэлтийг хүндэтгэн үлээн авч та бүхэндээ давка гитар апыг дахин танилцуулангаа бас нэгэн дууг та бүхэн бас аппликейшн ашиглаад хэрхэн доогоож болох вэ гэдэг. Тэгээ маш олон хүмүүс ингэж ярьжсэн л та. Найз нөхөдөө хөдөө гадаа явж байхад ихсүүд ингээд орцсон ч гэсэн ингээд гитар тоглож сууж байгаа заримдаа дууныхаа үгийг мартчихдаг. Дууныхаа үгийг мартахаас гадна аккордуудыг бас мэддэггүй. Тэгэхээр энэхүү аппликейшнийг ашиглаад зүгээр найз майзтай сууж байхад ингээд уцаа хараад ингээд дуулчихаар айгүй амар юм байна гэсэн тийм саналуудыг, тийм үзэл бодлуудыг илэрхийлсээр тэгэхээр яг үнэхээр тийх нь та бүхэн магадгүй 100 ингээд найз нөхдөд гадаа ингээд сайхан ингээд галын төлд те дуу муу ингээд дуулаад ингээд сууж байхад энэхүү апыг ашиглаад хүссэн дуунуудаа ингээд тоглож болно, үгийг мартна гэсэн ойлголт байхгүй. Энэ монголчууд шиг сонио штэ. Дууныхаа эхний бадыг дуудаал, дахилтын дуудаал тэгэл гэдэг алгуулчих. Тэгэхээр энэхүү аппликейшнийг ашигласнаар та бүхэн ерөөсөө тийм пак гэсэн юм дээр суухгүй шууд дууга бүтнээр тоглох боломжтой болж байна гэсэн. За ингээд олон юм уншихгүй та бүхэндээ Davco Guitar app, Davco Guitar Lessons 440 Hz нэвтрүүлэг та бүхэндээ нэгэн дууг зааж өгч байна. Энэ ямар хуу дуу байх юм болоо? За ингээд бүгдээрээ зургатайхаа баруун дэлгэцлөө харахад Davco миний гар утас харагдаж байгаа. За ингээд Davco Guitar app юм нэ. За ялан малаа хөтлөд дуу муу сонсоо гэдэг энэ үдээр нисээд шүү. За Davco Guitar app маань гарсан. За тэгээ өнгөрсөн дугаарт та бүхэндээ Davco Guitar-ыг ерөнхийдөө танилцуулсан. За тэгээд тэр хөглөх талаар бас хүмүүс асуужсэн. Бас зарим нэг нь бас зэсүүдийг бас сайн мэдчих амжаагүйсэн. За тэгэхээр баруун бууланд бас нэг юм гитарыг одоо энэ Davco Guitar app-ыг ашиглах юм заавар бас байгаа шүү. Ашиглах зааврууд орчин. Тэгвэл Монгол дуу гэсэн цэсэнд эхний хөлбөрөөр 80 дууг оруулсан байгаа. Бөгөөд та энэ хүн 80 дуу бла бла бла. За цохилт цэс рүү ороход цохилт гэсэн цэс рүү ороход цохилтын хэмжээгээр ингээд бла 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 байгаа. За аккорд гэсэн цэс рүү ороход аккорд хүснийг хэрхэн унших вэ гэдэг. За бүр яг анх гитар сурж байгаа хүмүүстэй хам бол энэ цэс айгүй хэрэгтэй цэс байгаа. За ингээд энэ бла 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 гэж баах юм бичсэн байгаа. Тэгээд энэ дээр хамгийн гол нь энэ аккордны хүснэгтийг яаж унших вэ гэдэг энэ чинь маш дэлгэрэнгүй зааж өгсөн байгаа. За хүснэг гэж юу юм дээр яаж одоо олж дарж гитарын дээр тоглох вэ гэдэг одоо энэ хүснэг гэсэн цэцлээ ороход бүх заавар нь байгаа. За хүмүүс бас гитар хэрхэн хөгөлдөг юм бэ? Гитар хөгөлөхийг зааж өгөөч гэсэн. Тэгэхээр яг энэ хүслийг та бүхэнд яг энэ нэвтрүүлгийн дараагийн дугаараар та бүхэн зааж өгч байгаа. Энэ гитар хөгөлөхийг заахын тулд бас маш их олон зүйл хэрэг болно. За өнгөрсөн 440 Hz нэвтрүүлгийн одоогоос 5 6 бараг 7 жилийн өмнөх дугаарт та бүхэнд гитар яаж хөгөлөх вэ гэдгийг зааж өгсөн байгаа. Гэхдээ энэ хөө нэвтрүүлэг нь онлайн хэлбэрт бол байдаггүй. Тэгэхээр бацуулна да. За ингээд дараагийн цэс хөглөгч. Хөглөх болон хөглөгч гэдэг бла 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 гэдэг энэ чинь бүх тайлбарууд нь байгаа. Магадгүй та гитар хэрхэн хөглөхөө мэдэхгүй яг хөглөх сумаар санагдаад байгаа бол Davco Guitar app-ийн одоо энэ ашиглах заавар гэсэн цэслөө ороход одоо энэ бүх зааврууд нь байгаа. За ингээд бусад гэдэг энэ дээр бас одоо аппликейшн дээр ямар хроног яаж хийж болох вэ гэсэн юмнууд байгаа. За ингээд Монгол дуу цэс бүгдээрээ дуугаа сонгож авна. За бүгдээрээ харъя. Ямар дуу зүгээр юм бол доо. За сургууль мань баяртай гэж байна. За сүүлчийн цаас анхны бороо. За нэг ийм дуу бахна сүүлчийн. Гэхдээ энэ дуу ерөөдөө зааж өгсөн байгаа. Зүгээр сая нүдэн тусангууд нь орчлоо. За би чам хайртай хотын гудамж гэж байна.
Хааштай байсан нэг л өдөр. Ой, нэг л өдөр. За. Нарта дарата там тара. За нэг л өдрөөс нэг юм дуу. За энэ болно. Өөр дуу зүгтээ. Ямар дуу үзэх вэ? За, энэ ихнээс нь аппликейшн хамгийн ихэнд байгаа дуунаас үзье. За нэвтрүүлгийн маань залуус маш их үздэг. Маш их залуучууд үздэг. Энэ залуусуудын тоонд бол 16-аас тэгээд дээшх насныхыг оруулна. Тэгээд өнгөрсөн дугаараар заас Улаанбаатар үуч дуу маань бас зарим нэгэн хүнд жоохон хүнд санагдсан юм шиг байгаа. Тэгээд энэ цохилтын биеэс тоглож чадахгүй яг энэ яаж тоглох вэ гэж асуусан. Тэгэхээр та бүхэнд маш энгийн нэг дуун дээр жишээ авч өндөр зааж өгөхөр нь шийдлээ. Дүнсээ шийдчихлээ. Энэ бол цэцэгчний өсөлтөн хэмээх сайхан дуу гэдэг. Энэ бол их дээр үеийн дуу. Хамгийн сүүлд дуучин Экул маань анхуу дуу бас арай шинэ хөлбөрт оруулж бас дуусан байдаг. Яг энэ хөлбөрийн та бүхэнд зааж өгье гэж бодлоо. За, цэцэгчний өсөл. За эхлээд бүгдээрээ аккордуудаа харна. Хамгийн ихэнд алтан нарны цацаг атан. За энэ ямар аккордууд вэ гэхээр ре минор. За ре минорын аккордыг мэдэх байх юм бол өнгөрсөн дугаар та бүхэнд хэлж өгсөн. Тэгээд дахиад энэхүү аккордыг ингэж барина гэдэг зураг гараад ирж байна. За ре минор гэж энэ аккорд гэдэг юм байна. Аккордыг мэдчих жаалаа. Дараа нь фа мажор. За нэгдүгээр лад 6 дуус нэгдүгээр 6 дуус 2-оор нэгийн тоо тавьчаад хооронд нь зураас татсан байна. Энэ маань юу гэсэн үг вэ гэхээр лада бүтэн ингэж дарнаа гэсэн үг. Бүтэн ингэж дарж байна гэсэн үг. Дараа нь 2-ын тоо болохоор 1 2 3 дугаар утасны 2 дугаар татан дээр байгаа учраас ингэж тавьчих гэсэн үг. За дараа 1 2 3 4 5 дугаар утасны 1 2 3 дугаар татан дээр 3-ын тоо байгаа учраас ингэж тавьчих гэсэн үг. За дараа 1 2 3 4 1 2 3 за 4 дугаар байгаа учраас ингэж тавьчих. За ингээ фа мажор бүтэн буюу барын аккорд гэж нэрлэдэг. Бүтэн аккордыг барихтаа ингэж барина гэсэн үг. Үүний position гэж нэрлэдэг. Мөн фа мажор ингэж барьж байна. За фа мажор гэж ингэж фа мажор гэж ингэж барих юм байна. За дараа нь бидэнд өөр ямар аккорд хэрэг болох нь. За ре минор үдцэн за GMS аккорд байна. За номон хэлбэртэй зураас маань тэгшин зураастайгаас бол ялгаа байхгүй. Ерөнхийдөө нэг утгатай гэсэн үг. За номон хэлбэртэй зураас маань 1 2 3 дугаар ладан дээр 1-р утас 6 дугаар утасны хооронд холбогдсон байна. Тэгэхээр 1 2 3 дугаар ладыг бүтэн 1-р ургаараа дараад 3 4 5 дугаар ладны 5 дугаар утасны 3 дугаар ураг тавьсан байна. За тэгээд 4 дугаар утасны 4 дугаар ладан дээр 4 дугаар ураг тавьсан байна. За G min гэдэг маань G minor гэсэн утгатай. Монголоор sol major гэсэн аккорд. Ийм аккорд хэрэг болох юм байна. За цааш нь үзье. За до мажор бүгд мэдэх баг, фа мажор бид нэр түрүүн үзсэн. За дахиад sol minor байна. За дахиад хэсгээр ямар аккорд вэ? За ре minor гэж байна. За ля диз гэсэн байна. Ерөнхийдөө яг онлын хувьд бол ля диз гэж байдаггүй. Зүгээр бид нар аккордыг арай жижиг амрах болох үднэс ля диз гэдэг аккордыг ашиглаад байдаг. Ерөнхийдөө C бемоль гэсэн аккорд л байдаг. Өнгө байдаг. За энэ чинь гэсэн байна. 6x гингүүтээ 1 1 гэд хооронд номон холбооцоо холбогдсон байна. Энэ юу гэсэн үг вэ гэхээр 6x гэдэг маань 6 дугаар лад гэсэн үг. 1 2 3 4 5 6 дугаар ладан дээр 1-р ургаа бүтнээр дарах юм байна. За тэгээ 3 дугаар утасны 7 дугаар ладан дээр 2 дугаар ураг тавих юм байна. За тэгэнгүүтээ ингээд за ингээд C бемоль буюу ля диз мажор гэсэн аккорд байна. C бемоль мажор. За ийм аккорд хэрэглэж байна. За энэ position-ийн хувьд бол энэ аккорд маань бас энэ ч бас адилхан баригддаг. Яг адилхан дугаар. Хоёр өөр position байгаа, хоёр өөр байрлалд байгаа гэсэн үг л тийм. Яг хоёулаа адилхан C bemol, C bemol, C bemol, C bemol гэсэн аккордууд байна. За. За хэрвээ та яг сайн ойлгохгүй аккордыг ойлгохгүй байвал за би та бүхэнд нэг жишээ татж өгье. За ля диз C bemol гэсэн аккорд маань ингэж бидэнд харагдаж байна. За энэний хэрвээ та бүхэн position өөр position байна уу гэдгийг харахын тулд тухайн цэснээсээ гараад аккорд гэсэн цэслээ ороод за бидний хэрэгтэй аккорд маань хайн байна. Энэ аккорд мажор хэлбэрт ямар позишн байна. За энэ ч болохоор ганц позишн тавьсан юм байна. За энэ C bemol ля диз C bemol гэдэг аккорд нь бас ингэж харагдаж болох нэ. За нэгдүгээр ургаар ингэж дараад 4 3 2 дугаар 4 3 2 дугаар ингэж харагдаж байна. Яг адилхан. Та бүхэн тэмдэглэлийн хараад ля диз хаалт хаагаад ташаал тавиад C bemol гэсэн тэмдэгтэй байна. За одоо энэ нэг ля диз гэдэг нь орохоор
Яг энэ. Тэгээ position өөр энэ зурглал даатан дээр гэсэн байгаа. Яг position өөр болохоос яг адилхан дуурдаг гэсэн. За тэгэхээр нэг аккорд маань 2 3 газар бас өөр бас баригдаж болдгоо гэсэн. За ингээд тэнцсэнсээ гараад буцаад бүгдээрээ Монгол дуу төслөг ороод за бүгдээрээ цэцгчний хөслөлтөд дуу сурч байгаа. Цэцгчний хөслөлтөд орлоо. За дууг сонсох хэрэг бидэнд Wi-Fi 3G явах бол дуу сонсох гэх дуугаа сонсч болно. За эхлээд ре минор. Эхлээд аккордуудаа дуурж үзэх хэрэгтэй. Ре минор гэдэг аккорд нь энэ. За бүгдээрээ харъя. Мөн байна уу биш үү? Ре минор. За нэгдүгээр утасны нэгдүгээр руу, гуравдугаар утасны хоёрдугаар ладан дээр хоёрдугаар руу, хоёрдугаар утасны гуравдугаар ладан дээр гуравдугаар руу. За ийм аккорд болчихно. Ре минор. За аккорд үзсэн. Гарлаа. Дараагийнхаа аккорд үзье. Фа мажор гэсэн аккорд байна. За нэгдүгээр ладан нэгдүгээр руу бүтэн дарсан байна. Хоёрдугаар руу гуравдугаар утасны хоёрдугаар ладан дээр байна. Гуравдугаар руу тавдугаар утасны гуравдугаар ладан дээр байна. Дөрөвдүгээр руу дөрөвдүгээр утасны гуравдугаар ладан дээр. За фа мажор гэдэг аккорд энэ чинь гэж ярих юм байна. За дараа ля минор аккорд. За ля минор аккорд нэгдүгээр утасны хоёрдугаар ладан дээр нэгдүгээр руу, хоёрдугаар утасны уучлаарай гуравдугаар утасны дөрөвдүгээр утасны хоёрдугаар ладан хоёрдугаар руу байна. Гуравдугаар утасны гуравдугаар ладан дээр гуравдугаар руу. За ля минор аккорд. За дараагийн аккорд үзье. За дахиад ре минор гэж байна. Дахиад ре минор ариун гэдэг дээр ре минор гэж орж ирж байна. За үүний дараа соль минор аккорд байна. За үзье. За ингэж нэг энэ цагаан тод зураас дэс маань гитарын маань энэ нуруу гэсэн үг. Энэ нуруу гэсэн үг. Энэ чинь нэгдүгээр лад хоёрдугаар лад гэж толоо гуравдугаар ладан дээр нэгдүгээр ураг холбосон байгаа учраас нэгдүгээр ураг бүтэн дарна гэсэн. За тэгээд 3 4 5 дугаар ладан дээр 3 дугаар руу 5 дугаар утасны 5 дугаар ладан 3 дугаар руу 4 дугаар утасны 5 дугаар ладан дээр 4 дугаар руу. За ийм аккорд бинтгэр болох юм байна. За ингээ бадтай маань оюунхад энэ аккордууд ашиглаад явж байгаа учраас за бүгдээр энэ дуугаа тоглоод үзье та. За ихтэй тоглож үзэх дуугаа бид нар бас мэддэг байх хэрэгтэй. Тэгэхээр би та энэ дууг хальт хичнээн сулгаад отож гэсэн үзэгч та бүхний өгнөлээд хальт аялаад өгье. За яг ингэж та бүхэн аккордуудаа ингээд дуургаад өгнүүд дээр тааруулаад бас үзэх хэрэгтэй. За ихнээс нь одоо надтай бүгдээрээ гитар аваас уусан бол хамт ордоо үзээрэй. За яваа. 1 2 1 2 3 и За энэ ихний бадаг бүгдээр үзлээ. Одоо бидэнд юу хэрэгтэй вэ гэж цохилт харах буюу яаж тоглох вэ гэсэн. За өмнөх дугаараар заасан Улаанбаатар үж дуутай яг адилхан цохилттой юм байна. За сонсоод үзье та бүхэн. Ямар цохилттой гэдэг плей гэдэгт дараад сонсогдно. За сонсоход. За бүгдээрээ сумныхаа дугаарлалтууд тооны дугаар дараараа 1 и 2 1 ихэд доошо гэж байна. 1 и 2-оо бас доошо. И-ийн доошо дэшээ. 4-т 8 10 хоёр шиг 14-тэй. За одоо бүгдээрээ энэ аккордыг яаж тоглож болох вэ гэдэг үзье. За ре минор дээр эхлээд бүгдээр үзье. Цохилтоо гэж үзье. Доошо 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 дэшээ 1 и 2 1 и доошо за бүгдээ цохилтоо харъя. Ре минор гэдэг аккорд өөрчлөж учраас за ихтэй үзье. 1 и 2 ийм болж байна. Тэгэхээр одоо 1 и доошо 2 доошо и дээр нь доошо дэшээ. За тоонд оруулаад үзье. 1
И 2 И. За ийм цохилт явах юм. За одоо аккордон дээр оруулаад бүгд үзье. Эхлээд ре минор 1 И 2 И. За аккорд солиглоо фа мажор 1 И 2 И. За ля минор 1 И 2 И. Ре минор 1 И 2 И. За энэ дахиад бүгд удаан давтаа үзье. Цуг удаа 1 2 3 И. 1 И 2 И 2 И 1 И 2 И. За одоо дуулахад үзье. Уучлаарай 1 3 И. Дуулаад жоохон би өөрөө алдаад байна. Та бүхэн ингэж алддаг байлгүй дээ. Яах вэ? Нэг алдаад үз. Хүн нэг алдаад, эр нэг алдаад үз. За одоо алдахгүй тул үз. За ийм болж байна. За гэхдээ цохол тэгээд дуулах жоохон эвгүй байх юм бол бүгдээрээ арай хэлбэрчлээ татаа тоглолцуулна. За 4 3 2 1 4 3 2 3 1 3 2 3 гэсэн таталт хийж байна. Ре минор дээр 4 3 2 3 1 3 2 3 фа мажор 6-аас 6 3 2 3 1 3 2 3 ля минор 5-аас 5 3 2 3 1 3 2 3 ре минор 4-өөс 1 4 3 2 3 1 3 2 3. За одоо дуудаа үзье. За та бүхэн харж байгаа үстэй яг ингэ татаад ихлээр дуулж үзсэн дараа цохилтоо ихлээр айгүй эвтэйхэн болчихсон. Тэгэхээр та бүхэн ямар нэгэн дуу сурах чаваад ихлээр таталтай тоглоод дуунуудаа аккорднэр өгнүүдэд хараад дуулаа сурч байгаа. Гэхдээ түүнийхээ дараа цохилтоо бас оролцож үзээрэй. За дахиад үзэх тийм мөрийг уучлаарай. Цохилтоо одоо харж байгаад нэг үзье. Аккордуудаа чийжилсэн бол за цохилт харах. За. За одоо дуулах үзье. За гих жишээгээр цаашаа дуу маань үргэлжлэнэ. За ингээд цохилтоо ойлгосон таталтаар үзэн. Гэхдээ бүгдээрээ эхний бадыг дандаа татаа тоглоод үзчихье. Тэгэх юм бол илүү амар болно. За ре минор. Хамгийн эхний алтан гэдэг дээр ре минор, дараа нь фа, дараа нь цацраг ля минор, атхан ре минор. За явлаа. Цацраг ре минор. Одоо ре минороос за одоо бид мэдгүй аккорд тулгарч байна. Энэ бол GM гэсэн байна. GM буюу соль минор гэсэн аккорд байна. За бүгдээрээ соль минор харъя. Соль минороо бүгдээрээ харъя. За ийм аккорд болж байна. За бүгдээ хараа 3 дугаар ладыг дарсан байна. За аккордоо барьсан бол бүгдээ дуулахгүй үзье. Хоёр мөрийг явда ариун. Дараа нь до мажор гэсэн аккорд байна. За бүгдээрээ баг до мажорыг мэддэг болсон байл үү дээ. За ийм аккорд байна. До мажор маань ийм аккорд байна. За за дахиад хоёр мөрөөс өгье. Фа мажор. За гурт мөр үзье амьдрал. Ре минор. Си соль минор. Фа мажор. За юм болж байна. За одоо бүгдээрээ дуугаа эхлээс нь маш удаан аккордуудаа солиод явъя. За та бүхэн өгнүүдийг хараад надтай хамт дуулаад мөн аккордуудаас хараад яваарай. Яг аппликейшн руу та бүхэнд байх юм бол аккордуудаа мэдгүй яг нөгөө энэ аккордныхоо зурган дээр үгсгэн дээр дарахад аккордууд нь ингээ өөртөө гарч ирээд байх болно. За ингээ гэх мэтлэн ингээ өөртөө гарч ирж байна. Одоо жишээл фа мажор дээр нь дарахад ингээ гараад ирчихнэ.
G гэх юм бол мэдгүй бол ингээд аргууд гараад ирж байна. За ихээс нь үлээ. За тэгэхээр бүгдээрээ одоо энэ эхнийхээ бадыг цохоод нэг дуулаад үзье. Нөгөө цохол маань 1 2 ийм цохолт байна. За бүгдээрээ зэрэг орлоо гитараа хааж байгаа зэрэг орлоо үзье. 1 2 3 1 2 За одоо тоглоо үзье. За ингээ бүгдээрээ эхнийхээ бадыг сурлаа. За ингээд 440 гэрс нэвтрүүлэл та бүхэнд өнөөдөр A-Cool дуучин A-Cool-ын дуулсан цэцгшний хүслэн. Гэтэ энэ бол мэдээж өмнөх өөр хуучин хөлбөртэй байсан. Үнийг A-Cool маань шинэ хөлбөрт оруулж дууснаар та бүхэндээ зааж өгч байна. Тэгээд энэхүү дууг яагаад заасан бэ? Заах болсон шалтгаан байна гэхээр давка гитар AP-г ашиглаж чадахгүй бас яг тухайн юмд дуун дээр одоо яаж цохилтуудад тааруулаад байгааг мэдэхгүй байгаа хүмүүстээ бас зориулж энэхүү дугаарыг та бүхэндээ бэлдэж өгч байгаа. Тэгэхээр энэхүү аппликейшн ашигласнараа гитар сурах илүү их төхөн болж өгж байгаа болоо гэж би бодож байгаа. За ингээд бүгдээрээ одоо машихгүй сая 1-р бадгаас сурсан дууныхаа одоо дахилтаа бүгдээрээ сурцгаая. За дахилтаа сурах өмнө эхлээд бидний уламжлал ёсоор аккордуудаа харна. Хамгийн ихний аккорд DM гэсэн аккорд байна. За аккорд ингэж болох юм байна. DM. За DM-ийг бариад үтцэн. Дараа нь Fa diез мажор гэсэн аккорд байна. За ийм аккорд байна. За дараа нь C буюу до мажор гэсэн аккорд байна. Ийм аккорд байна. За дараа бидэнд юу хэрэгтэй вэ гэхээр DM гэсэн аккорд дахиад таарч байна. За ийм аккорд. За одоо бүгдээрээ дахилтаа ихнээс нэг дуулах гэдэг орлоо үзье. Эхниймөр инхэрхэн дэлбэгчин тааланхан гэдэг үгтэй юм байна. За би энэ дуу бас өөрөө сайн мэдгүй байгаа уучлаарай. Тэгтээ яг чадан ядам бас та бүхэндээ бас аялж өгөхийг хичээж байна. Ямар дээр юм бэ? Би хоолой өрөхгүй байна. За уучлаарай. За би доонд болчих. Гада авахгүй болцсон болоо авчлаа. За, дээр нэг орлоо үзье бүгдээрээ. Ре минор. За тэгэхээр бүгдээрээ эхлээд аккордуудаа суръя. Ре минор. За таталт маань 4 3 2 3 1 3 2 3. За Fa diез мажор аккордыг би ингэж барьж байгаа. Энд ч барих жоохон холдоод байна. Тэгэхээр арай позишн өөрчлөлт, байрлал өөрчлөлт энд ч барьж байгаа. Энэ хоёр яг адилхан байгаа нэвтрүүлгийг ихэнд хэлсэн.
Адилхан дугуйлыг зөвхөн байрлал нь л өөр гэсэн. За сайн хараад ороо. 1-р ладыг бүтэн дарлаа. 2-р утасны 3-р лад, 3-р утасны 3-р лад, 4-р утасны 3-р лад. За таталтэгтээ 5 3 2 3 1 3 2 3 5 3 2 1 3 2 3. За дараагийн аккорд маань C гэсэн байна. C буюу до мажор. За 5 3 2 3 1 3 2 3. За дараагийн аккорд маань DM буюу ре минор 4 3 2 3 1 3 2 3. За аккордууд эхнээс нь тоглоод үзье. Хамгийн ихний DM, A sharp, тэгээд C, тэгээд DM. DM эхэллээ. A sharp, C, DM, A sharp, G, C, F, G, F, C, F, G, A, D. За эхнээс дахиад тоглоо. Та баядад үзээрэй. За бүгдээ дуулаад үзээрэй. Дахиад. За. Та бүхний би яагаад дуулаад үзээрэй гэд байгаа вэ гэхээр яг дуугаа гитаранд тоглож үзэхээс өмнө эхлээд яг миний тоглож байгаа дээр дуулж үзээ дараа нь өөртөө орох юм бол илүү их сургач их хялбар байх болов гэдэг үгнээс та бүхэндээ бас дуулаад эхлээ аялал хаана яг ямар үгэн дээр аккордууд солигдож ороод байна гэдгийг та бүхэн чэйжлээсэй гэсэндээ та бүхний бас дуулаад үзээрэй гэж хүсэж байгаа. За тэгэхээр бүгдээрээ эхний бадгаа бүгдээ эхнээс нэг дуулаад үзье. За цааш нь бүгдээрээ за эхний бадгаа дуулаад сурсан. Дахилтаа дуулахдаа миний хол орохгүй. За тэгээд бас миний гар утсын маань тогтоож маас доош унаад байна л та. За одоо бүгдээрээ бадгаа дуулж үзсэн юм чинь дахилтаа нэг дахиад орлоо үзье. Инхэрхэн ямар амар дээр дуулд юм бэ гэвэл за ингээд эхний хоёр бадгаа ингээд таталтаар явуулчлаа. Бадаг тахилтыг таталтаар явуулчлаа гэж үзвэл бүгдээрээ хоёрдугаар бадгаа цохоод явж үзье. Хаврын үдс залуус учрахтаа. За цохилмаа бүгдээр санаж байгаа.
Сонирхолтой. За энэ. За, where is the цохиолт? За, ихээр бүгдээрээ цохиолтоо үзье. Have to цохиод байна гэж. За, have to цохиод байгаа бүгдээрээ цохиолтоос харна. За, нэвтрүүлгийг харахад бүгдээрээ цохиолтоо үзсэн те. 1 2 1 2 1 2 2. Одоо бүгдээрээ надад цуг тоглох гээд үзээрэй. Явлаа. 1 2 3 1 2 1 2 2 1 2 За энэ цохилтоо ингээд гитараа хааж аваад сайн орлоо үзсэн бол одоо бүгдээрээ дуун дээрээ тоглохгүй үз аккордуудаа солонгоо. За хоёрдугаар бодгийг соёрыг хавраа үзш. Ре минор, фа мажор, ля минор, ре минор. D N F A M D N. За яваа 1 2 3 За нэг зогсож байгаа дахиад үзье хавраа үзш. За эхний бадгаа бүгдээр жижигхэн сурсан юмуд аашлаад найруулга хийгээд байгаа хөө. Эхний бадгаа айгүй гоё татчих жонгод одоо хоёрдугаар бадгаа сая бүгдээр зохиод үзчихлээ. За тэгэхээр хоёрдугаар бадгаа зохицсон юм чинь дахилтыг бас зохиод үзье. Цогч тоглоо үзье. За дахилт явлаа. D M A sharp C D M гэсэн аккордууд байна. За 1 2 3 A sharp C D M A sharp G, C, F, G, F, C, F, G, A, за одоо бүгдээрээ дууга би тоглож өгнө та бүхэн бас дуулаа үзээрэй. Намайг тоглож өгснээр өгөхөд яг дуулж үзээ хаана ямар аккорд яг яаж солиод байна гэж мэдчих аван гутаа дараагийн тойрог дээр бүгдээрээ хамт сууж болно гэсэн. За надад дуулаад яваарай. Би эхлүүлж өгн та бүхэн дуулна. Хоёрдугаар бадыг явах чинь хаврын үүдээс залуус учрахтаа гэдэг. Явах чинь 1 2 3 Ре минор. Univision сууг
Ваа. Инээс нэг 24-ээс сугаад харуулсан шаа солгоо болоод баач гэнгээ дуулаа сууж байгаа. Бити гайхаарай. Би та бүхэндээ гитар гэдэг энэ хөгжмийг заахаж ядч байгаа юм шүү. Тэгэхээр би өөр дуучин хүн биш. Чадан ядан гитар тоглоод тэрний та бүхэндээ бас үнгүү ингээд зааж өгөөд олон монгол залуус гитар гэдэг хөгжмийг сураасаа мэдээсээ хөгжмийн боловсруулалтаа бас дэвшлүүлээсээ гэдэг үүднээсээ зааж өгч байгаа учраас дараа нөгөө янз бүрийн YouTube, Facebook пэйжүүдээр DJ гитар сургалтын пэйж юм уу эсвэл Channel 11-ийн пэйж 440 гэрс нэвтрүүлгийн пэйжүүдээр тамигдсан та бүхэн солгоолоо юм юундаа дуулсан юм бла 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 гэсэн коммент бичээрэй гэж та бүхнээс хүсэж байгаамаа. Угаасаа би таг солгоолоо том мэднэ гэхдээ яг та бүхэндээ ямар нэгэн зүйлээ юм гайд те одоо юм хар зураг гаргаж өгөх тул шаа солгоо олоод тэрнийгаа ингээд ичгнүүрээ илгэндээ наан байж ингээд та бүхэн телевизээр ингээд зааж өгч байгаа шүү. Энэ их хичээл зүтгэлийн минь бити онцлогоорой. За ингээд бүгдээрээ цэцгийн өсөлт дууга нэг болон нэгдүгээр бадаг дахилт хоёрдугаар бадаг дахилтаа сурсан. Одоо тэгэхээр нэгдүгээр бадаг дахилт хоёрдугаар бадаг дахилтаа эхнээс нь нийлүүлээд ингээд тоглохгүй үзье. Нэгдүгээр бадаг болон дахилтыг дандаа таталтаар тоглоод одоо бүгдээр жижигхэн найруулга гэдэг байгаа байхгүй. Хоёрдугаар бадаг орохоор цохилтоор тоглоод хоёрдугаар багийнхаа дахилтыг бас цохилтоор тоглоод үзье. За ингээд ерөнхийдөө бид нэр дуугаа сурснаас хойш нийт 30-аад минут өнгөрсөн байна. Тэгэхээр одоо бүгдээр аккордуудаа бараг чийдэлсэн байгаа хаа намайг дагж хийсээр байна. Тийм учраас одоо яг надтай цуг бүгдээрээ тоглоо үзээрэй. Мөн хажуугаар талд нь хөгжөөн дэмжигч эцэг эхүүд нь эсвэл найз нөхд нь байх юм бол бас бүгдээрээ Channel 11 live karaoke хийцээ. Би таны найз, таны хүү, таны аав, таны эгч гитар тоглож өгнө. Харин та бүхэн яг дэлгэцэн ажил гарч байгаа үгээ харж агаад бидэнтэй хамт энэхүү дууг бас хамтдаа яг гитарны дуулаад үзээрэй. За ингээд явлаа. Эхнээс нь дуулна. 1 2 1 2 3 За бүгдээ дуулаарай. Тэгэхээр одоо Batak хэллээ. За бүгдээ дахиж орлоо. За ингээд өнөөдрийн хичээлээр та бүхэнд 440 Гц нэвтрүүлэг маань сэтгчний хүсэлт дууг Equal дуучны дууснаар шинжилсэн хэлбэрээр дууснаар та бүхэндээ гитар дээр хэрхэн яаж тоглож болох вэ? За магадгүй ингээд 440 Гц нэвтрүүлэг та бүхэндээ энэ 10 дугаарыг хугацаанд бараг 6-7 дуу зааж өглөө. Тэгэхээр магадгүй та бүхэн найз нөхөдтэйгөө нэгнийндээ ямар нэгэн үсний найр, ямар нэгэн баяр нөхцлөөр нэгнийндээ бүүнөрөө гоё хүзэр тоглоо, даалуу тоглоо сууж байхдаа хин нэгэн гитар тоглоод ингээд дуулаа суувал бас гитар гэдэг үг юм ийм гайхалшигтэй ийм гоё байдаг. Одоо ингээд 100 ингээд галт 100 аял зугаалгаар явах бол ингээд нэг найз чинь айгүй гоё гитар тоглоод байдаг. Алтайхал чинь төрж байгаа. Магадгүй тэр найз нь бас үдчихэж байгаа юм бол бас таны уран санд чинь би чадан ядан бас нэг дууг бас өнөдөр нэмж өглөө. Ингээд биднээс хурд хамтлагийн 2 3 дуу, харин хамтлагийн дууг сурсан, харин хамтлагийн төлөв уулыг сурсан.
Ингээд дараагийн дугаараар бид нар гитар хэрхэн хөглөх үү гэдэг хичээл орно. Түүний дараа маш олон хүмүүс асуудаг нэг Карибын тэнгисийн дээрэмчдэг фингерстайлаар яаж тоглох вэ гэдгийг та бүхэнд зааж өгөх. За уучлаарай үзэгч нэг миний гар үсэг тогтогч маань ингээд доош унаад байна. Тэгээ би баймаа яаш хараад за уучлаарай. За ингээд цэцгийн хөслөө бүгдээрээ дуулъя. 1 2 3 и